2020 оноос бас л энэ багш нарын адил бас мэхлэгдэл 500 мянган өгсөөр яваад хамгийн сүүлд 23 оны 3 сард би за ер нь нэг л итгэлгүй санагдаад буцаалтаа хийгээд өргөл өгсөн байхгүй юу. Тэг өргөл өгсөн чинь тэрнээс хойш за одоо 500 мянгаар буцааж өгнө гэсэн өгөх юм байхаа гэж хараад байсан байдгүй. Тэгжээд 24 оны 7 сард надад 500 мянган цасыг буцаад орж ирсэн. Тэгээ бүр таг болчоор тэгээд офис дээр нь очдөг. Энэ централ таавны 7 давхард очсон. Одоо ингээд удахгүй өгнө гэлсэн байхгүй. Тэгээ сүүлдээ бүр алга болцсон зайсан хил рүү явсан. Зайсан хилд очсон гэдгийгжсэн. Зайсан хилд нь очихор зэрэг хаалгаа тааж өгөхгүй. Ерөөсөө. Тэгээ улсуудаас нь асуухаар энэ улсууд бол орой хүчин цагаар байдгийн штэ гэж байгаа байхгүй юу. Хамгийн гол нь бид нар очиод уулзах гэж зэрэг байршлаа байхгүй ингээд бас биднийг алаа хийж штэ. Тэр энийг одоо эрүүл мэндийн сайд тэр боловсролын сайд инх хамгааллын тэр анхааралтай авч бас биднийг хохирлгүй болгож өгөх болов гэж бодож байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэдэ.